Ер нь бол өчигдөр засгийн газрын хурлаар тодорхой шийдвэрүүд гаргаад төрийн өмчтөд ашиггүй ажилтгуудаас нь бас ингээд татан буулгах шийдвэр гаргасан бол маш их талархалтай байгаа. За ер нь бол бас гишүүн болсон цагаасаа л хойш ингээд төрийн өмчт компаниуд өөр ашгийг сайжруулъя, бас цомтгоё гэдэг саналыг хэлж ирсэн. Яагаад тэгэхээр манай тойрогт маш олон байгаа байхгүй юу? Тухайлбал одоо Эрдэнэс 5 толгой байна, Эрдэнэс оюу толгой байна, Монголын төмөр зам байна. За тэгээд Гашуун Сүхбаатарын авто зам гэдэг ингээд олон төрлийн өмчт компаниуд байдаг. Би өөрөө тэнд аймгийн засаг дарга хийж ирсэн. Компани удирдлагуудаа уулзах, ажил төрлөө ярих гэхлээр ерөөсөө өмнө Говь аймагт байдаг хүн байхгүй. Тэр уурхайн дарагч гэдэг юм уу, тухайн ээлжийн ахлагч гэдэг юм уу нэг хүн байж идэг. Тэр хүн одоо ямар ч асуудал шийддэг. Бүх асуудал манай төв офис шийдэгдэнэ гэдэг. Бүх асуудлыг манай дээдлийн газрын дарга шийднэ. Газрын дарга нь болохоор манай захирал шийднэ. Тэгээ захирал нь олд. Газрын дарга нь олддог. Тэгсэн мөртлөө орон нутагт ингээд үйл ажиллагаанууд нь яваад идэг. За Улаанбаатар хотоос нэг одоо сайд дарга нар ирнэ. Одоо цогцсон Гашуун Сүхбаат дээр ажиллана. За аймгийн дарга одоо хүрээд очино тийм. Тэгтэл нөгөө үзэгдэггүй байсан хүмүүс нь төрөөж хурж ирээд сайд дарга нарынхаа одоо урдуур нь хоогуур нь ороод ингээд нүдэнд нь үзэж харагдаагүй гэдэг. За сайд дарга нар одоо ажиллачаад буцаа явахлаар зэрэг дахиад араас нь төд удалгүй дагаад алга болчихдаг. Тэгээ хаана байдаг? Улаанбаатар хотод энэ Сүхбаатарын талбайд тойрсон өндөр шилэн барилгууд л байдаг. Тэгээд нэг удаага даанаас орж ирээд ингээд уулзч учрыг орон нутгтай холбоотой чинь маш олон асуудлууд байдаг байхгүй юу? Байгаль орчинтой холбоотой, иргэдтэй холбоотой, бэлчээр малтай холбоотой одоо маш олон асуудлууд. Энэ асуудлаа ярих ихлээр нь олддоггүй. Тийм учраас би ер нь бол байнга хэлдэг байсан. Тэгээд засаг бол тодорхой бас арга хэмжээнүүдийг авч байна. Ер нь бол тэр яг л одоо өөрийнхөө ажлын байран дээр очиод энэ дарга захирлууд нь л ажиллаж байх хэрэгтэй. Тэн тэр орон нутаг цогцсон сумтайгаа, хамбогд сумтайгаа, тэр өмнө Говь аймгийнхаа одоо албадуудтайгаа хамтраад ингээд явж явах хэрэгтэй байтал энэ Улаанбаатарт хурж ирчээд ингээд явахгүй байж байгаа. Дээрээс нь улсын төсөв бол хүнд байна. Оны эхний 4 сарын байдлаар 1.4 их найт төгрөгийн алдагталтай явж байна. Орлого нэлээд дутуу байна тийм үү? Зардал нэлээд өссөн байна. Тийм ч бас одоо гишүүд ингээд одоо тодтол хийнэ гэдэг юм уу төсөв ярихаар зэрэг дандаа ингээд төрийнхөө энэ анхаар үтцээс сал төрийнхөө албан хаагчдын тансаглалыг одоо багсах гэж яриад байдаг. Гэтэл маш олон жил бид нар энэ төрийн албаныхаа энэ урсгал зарлыг багсахыг гэж яриад өнөөдөр одоо хүнд байдалтай болчихлоо шүү дээ. Одоо төрийн албанаас одоо хасаад байх зардал хэцүү болцсон. За миний хувьд бас говийн бүсийнхаа аймагуудаар ингээд сая хавцтай сайч явсан, чуулганы өвлийн завсарлагаанаар ч явсан. Төрийн байгууллагуудаар орж уулзч проблемгүй төрийн байгууллага гэж орон нутагт алга. Суманд яваад очиж сумын хамгийн газар бензин байхгүй, машин байхгүй, машин байдаг гэхэд сэлбэг байхгүй тий. Хамгийн газрууд нурж очоо шахацсан. За тэгээд одоо хүйтэн нойтон сургууль цэцэрлэг нь одоо ийм байдалтай л байна. За мөн одоо бүх төрийн байгууллагуудын цалин хас гэж байгаа өнгөрсөн төсөв дээр 9% цалингийн хас. Одоо хэнийг хасгаа мэдэхгүй ингээд 4-5 албан хаагчтай төрийн байгууллага байна шүү дээ. Жишээ нь одоо соёлын төв. Хэнийг халахаа мэдэхгүй ингээд сууцгаач. Гэт ийм байдалтай одоо байна. Харин бид нар төсөв одоо өшөө танах энэ одоо зардал байна. Төрийн өмчт компани, төрийн байгууллага ялгаа байхгүй чинь улсын төсвөөр л бүгдээрээ цалинжиж байгаа, бүгдээрээ зарлаа. Энд чинь маш олон хүн байна. Энэ хүмүүсээсээ цөөлөө. Энд чинь маш олон шат дамжлага байна. Саяхан ашиггүй харин засгийн шийдвэр гараад одоо эрчил соёл гэлөө тий. Бас нэг одоо олон компаниудыг доороо цуглуулад за тэгээд тэр компаниудаас жил болгоо одоо нөгөө менежментийн зардал гэж авдаг. Ингэж байжгаад тэгээд сая татан буусан. За татан буухад тэр дөрөв тэр төгрөгийн өрийг төрд үлдээчихэд явчихж байгаа байхгүй юу? Их юм чинь. Тэгээд олон ийм давхарцсан бүтцүүдээ одоо байхгүй болгоо. Тэр олон одоо дарга нараа цөөлөө. Тэр өндөр цалин 10, 20, 30 сая төгрөгийн одоо цалин авдаг. Энэ даргаа цөөлөө. Тэр үтэлийн түрээсээ цөөлөө тэр орон нутагт оч. Өмнө Говь аймагт алан задгаад одоо ичнээ сайхан хөгжиж байгаа байлаа. Барилга байшаа хангалттай тийшээгээ явж очиж болж байна. Цогццын суманд өөрсдөө амьдарч болж байна. Ажилчдаа одоо 14 ороос тэгээд одоо ерөөсөө өмнө Говь руу та бүхэн ингээд явж үтсэн бол энэ хот хоорондох замаар одоо юу явж байна? Автобуснууд. Ингээд 45 хүний автобус дүүр. Тэгэл одоо аваар осол гардаг, эрсдэлтэй одоо тулгардаг те олон мянган ажилчдыг ингээд өдөр болгон ингээд ерөөсөө нааш цааш ичнээ уурхаа 8 мянган ингээд бол тэр болгон чинь зардал гарч байгаа. Нөгөө талаас хүмүүсийн одоо нөгөө юу тэр аюулгүй байдалтай холбоотой асуудлууд гардаг. Гэхмэчлэн ийм олон зардлууд энэ одоо үргэлгэн юмнууд одоо багасгаа гэдэг л
Ийм л зүйлийг одоо би бас өчигдөр нийтэд бас өөрийнхөө сошиал хаяг дээр тавьсан. Ер нь цаашдаа би ч гэсэн одоо энэ төсөв ороод ирнэ. Одоо тодтгол орж ирээд юугаа хасах вэ гэдээ яриад ихтэх бах тийм үү. Одоо ингээд тодтгол ороод ирэхээр хамгийн их нь багш нарын 1.1 их 80 төгрөг бид нар ч олох хэрэгтэй болж штэ. Тэрийг хаанаас олох вэ? Өнөөдөр төсөв нугасаад байх даваагүй юм чинь орлогын дутуу их 80-аар дутцсан юм чи одоо хаанаас олох юм? Одоо бид нар төрийн албар руугаа явж орохоосоо илүү тэр төрийн өмчлөлт компаниудынхаа тэр тансагл тэр юмнуудаас нь одоо хасах хэрэгтэй гэдэг би төсвийн байнгын хорооны даргын хувьд тийм одоо саналууд гарган судалгаа тооцоо хийж үзсэн. Тэгээ шаардлагагүй төсвүүдийн одоо хасаж энэ багш эмчнэрийн тэр одоо ахмадын тэтгэвэр энэ юмнууд руу шилжүүлэх тал дээр л илүү анхаарч хичлэе гэж бодож байна. Ахмадын тэтгэвэр дээр одоо оруулах боломжтой гэдгийг бодсон. Тодтгол дээр бол одоо үнэхээр хэцүү. Тодтгол дээр одоо их усур бол бидэнд байхгүй шүү дээ. Одоо хэмнэлтийн хуулиар нэг 5 сарын 31-нд тендерүүд дуусгаад нөгөө гэрээ байгуулаагүй байвал нэг хэдэн төгрөг хэмнэгдэх болов гэж харж байна. Гэхдээ өнөөдөртөө бол бас баримжаа байхгүй шүү дээ. 6 сарын 1 хүртэл бас хугацаа байгаа учраас хэдэн гэрээ байгуулж амжих, хэдэн амжих юм. За эндээс хэдэн төгрөг хэмнэгдвэл тэндээсээ одоо багшийнхаа цалин дээр бас тавих болов. Тэгээ өшөө дутвал одоо яах юм? Сайн мэдэхгүй байна. Ямар зарлуудаас хасах юм одоо? Ямар ч сангийн яам тооцоод эхний ээлжинд засаг руу өргөн барин, засаг одоо их хурл руу өргөн барихаар зэрэгэл илүү тодорхой болох байх гэж бодож байна. Таны хувьд одоо энэ төрийн өмчт компанийн бол ерөөсөө ямар нэгэн дарга нарын халаасны хүмүүсэл ажилтай байх нэг бас өөр өөрхөн болсон биш нэг байр суурийг бас илэрхийлсэн байсан шүү дээ. Тий, ерөөсөө ийм байгаа юм. Одоо энэ аудитын байгууллагын энэ 2026 оны төлөвлөгөөнд бас сууж өгсөн. Энэ төрийн болон орон нутгийн ялангуяа орон нутгийн өмчтөй энэ аж ахуйн нэгжүүдийн энэ үйл ажиллагаанд нь шалгаа хичнээнийг одоо аймаг сумдын иргэдийн орлуудаас байгуулсан байна. За энэ болгоныг үзье. За хичнээн нь одоо төрийн байгууллагуудад давхцсан байна. Эдгээрийг нь үзье гэдэг ийм чиглэл өгсөн. За энийг одоо хэрвээ төрийн байгууллагуудад давхцсан байвал одоо татан буулга гэдэг чиглэл өгөн засаг руу. Тухайлах юм бол одоо миний мэдж байгаагаар бас хэд хэдэн гишүүд тойрогт ажиллаж байхдаа яваад ингээ ирж хэлж ийсэн. Одоо ингээд аймагт нь хувийн шүдний эмнэлэг за нэгдсэн эмнэлэг дээр шүдний кабинет байж хахад шүдний одоо орон нутгийн өмчт одоо жижиг аж ахуй байгуулсан. За мөн одоо наркологийн орон нутгийн өмчт наркологийн одоо төв байгуулсан. Орон нутгийн өмчт одоо аймгийн зах байгуулсан байх шүү дээ. Эний чинь одоо хувийн хвшлийнхэн хийх ёстой үстэй. Тэрний урдуур нь төрийнхэн явж ороод тэдний бие төртөө өрсөлдөхөөр ч одоо яаж тэр хүн тэр аж ахуй нэгж амьдрах юм тийм ээ. Тэр шүдний эмнэлэг тэр одоо наркологийн төв тэр одоо худалдааны төв яаж одоо төртөө одоо хорших юм. Төрийн одоо заал танхимч байдаг юм уу? Байгууллаа ингээд түрээслээд ингээд явдаг. Ийм юмнуудыг ерөөсөө цаашдаа болиё гэж боддог. Энэ нь ердөө л одоо шалтгаан тодорхой шүү дээ. Төрийн албанд намынхаа нөхдүүдийг шингээх гээд одоо нэгдүгээрт орон тоон дүүрчих юм тийм үү. Хоёрдугаарт нөгөө шаардлага хангахгүй шүү дээ. Төрийн одоо албанд ороход ч төрийн албаны хуулиар ийм хүмүүсээ одоо ажилтаа болгохын тулд орон нутгийн өмчт юм уу төрийн өмчт одоо аж ахуй нэгж байгуулад ингээд дарга захирлаар нь тавьдаг. Тэгээ тэр хүн доороо одоо баг хорооныхоо намын гишүүдийг ажилд авдаг нэг ийм юмнууд байгаад байгаа. Тэгээ эднэраа хэмнэх юм болвол энэ багш эмчнэрийн цалинг одоо нэмэх их усур гарч ирнэ л гэсэн санаагаар ярьсан.